13 оноос хойш 13 жил болцсон байна. Яндангийнхан гэж хинүсвэ. Бид нар аль үшээ 1000 subscribe-тай болоход 900 дутуу байна. Найзалцгаа. Сүлтэйч бүр илий болд юм шүү. Гэтэ надад амар таалагдчихна. Би өөрөө ингэж юм уншдаг, юм судалдаг. Засгийн газрын сайтыг бол догтлон байж хүлээдэг. Крашаас ирсэн мессеж мэт догтлон хүлээдэг боллоо. Засгийн газрын сайт e-tax гой сайтууд байд юм байна шүү. Зөндөө олон мэдчих авчих баярлаа. За нэг алдартай ишлэлээр эхлэе. Яндангийн тоо цөөрсөнгүй гэж. Яндангийн тоо буурсангүй. 2026 оны 2 сар гарсаар нэгэн мэдээллийг бол хэлсэн байгаа маш ноцтой иргэдийг цочирдуулсан цочор үн гэдэг шиг те. Увчлал дарга маань бол яндангийн тоо цөөрсөнгүй гэсэн тийм мэдээлэл бол хийсэн байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 2013 оноос олгосон 8%, 6% зээл одоо 20 оноос хойш 6% болцсон байгаа тий. Ипотекийн зээл иргэддээ өрөхгүй байна, бодит үр дүнгээ өгөхгүй байна гэсэн зүйлийг бол хэлсэн байгаа. За энэ үнэхээр үнэ. За энийг юугаар жишсэн бэ гэхээр яндангийн доо цөөрсөнгүү гэдгээр хэлсэн. За гишүүн их хамгаалмаас энийг хэлсэн. Нийт 12 мянган иргэн 5 болон түүнээс дээш одоо тоотой ипотекийн зээл авсан байна гэсэн мэдээлэл бол хийсэн байгаа. Тэгэхээр чинь яг угаасаа хүрхгүй байх нь бол ойлгомжтой шүү дээ тий. Яндангийн тоо буурахгүй байх нь бол ойлгомжтой шүү дээ тий. Яг энэ мэдээлэл бол эн чинь одоо ипотек 20 оноос хойш 6% болсон 13 оноос хойш олгож эхэлсэн гэж 13 жилийн турш эдгээр хүмүүс яг яагаад чимээгүй байж үжснаа өнөөдөр энэ зүйлийг ярьж байгаа үнэхээр ойлгомжгүй байна. Зүгээр яг нэг тийм шийдэх гэсэн асуудлыг бол нэг шийдэл гаргаж ирээд хэлсэн юм бол байхгүй. Зүгээр л баахан мэдээлэл гаргаж ирээд хэлсэн. За эзэн холбогдогч болон хариуцах хүн нь бол мэдээж байхгүй. Энэ хоёр маань бол гарч ирээ сайхан хэлдэг. Ер нь бол ингээд орон сууцчуулалт бол хангалттай хэмжээнд биш байх гэдгийг бол амар сүртэйгээр тайлагнаад байгаа тий. 12 мянган иргэн 5 болон түүнээс дээш орон сууцтай байна. Давхарцсан тий. Бодоод үзтээ 13 жилийн турш амар олон хүн тэрнээс чи хамрагдах байсан боломжтой шүү дээ тий. 12 мянган 5-аар үржүүлэл үзье л та тий. Хэд юм бэ? 110 мянган иргэний хүсэлтийг одоо хангах боломжтой байсан байна. Энэ оочор дараалал бол үнэхээр амар аимшигтай байдаг. За өөрхөн мэдгэлэл дээр бас хэлсэн байсан. Ипотек хамрагдахын тулд 10-аас 20 сая төгрөгийн ахуул үгжиж авж гинэ гэдэг. За тэнгуут ингээд Монгол банкнаас нь болохоор ингээд асуухаар бол Монгол банк нь болохоор бид нар бол зүгээр аржааны банкуд хуваарлтыг л хийдэг гэдэг. Яг ингээд бүхэл бүтэн бүтцийн одоо засгийн газрын одоо төрийн 3 өндөрлөгийн нэг хүн зүгээр ийм мэдээлэл хийж ийн гэхээр одоо яг юу гэсэн үг юм бэ? Ягаад зүгээр шийдэх арга хэмжээ ерөөсөө авахгүй байгаа юм бэ? Зүгээр л мэдээлэл хийж энэ мэдээд нь шүү дээ. Бид нар надад чи мэдээд байна, мэдрээд байна амьдралаараа тий. Би одоо ипотек авахгүй чи хэдэн жил болов мэдгүй амар уудсан. Би маа нэг найз хэлсэн. Ипотек бол амьдралын баталгаа шүү хөшөө чи. Ипотектэй олох хэрэгтэй гэдэг. Болсон баяртай байна. Тэг олон зүйлээсээ салсан. Би ипотек таамагтвал машина зарлаа. Машинаасаа саллаа. Хадгаламжнаасаа саллаа. Сүүлдээ найз өхнөөсөө саллаа. Ипотек авч амьдралын баталгаа болох гэж тийм. Яг үндэ энэ чинь амьдралын баталгаа биш ээ. Энэ чинь миний өгөхгүй нотлохоо байхгүй. Би энийг төлж дуусгах ёстой байхгүй. Өөх хэрэггүй шүү дээ. За тэгээд ийм мэдгдэл хийсэн байгаа. Энэ бол иргэдийн боломжийг бол ихээр нь улгаалсан. Энэ зүйл угаасаа байсаар байгаа. Байсаар байгаа. Тэд нар ч мэдчихсэн. Зүгээр л юу ч хийдгүү байсан. Ашигтай байдлыг хүлээж, оновчтой цаг хугацааг хүлээж зүгээр л энэ төрлийн мэдгдэл хийж байна. Мэдгдлэр одоо яах юм бэ? Наач амьдралын баталгаа биш шүү дээ. Энэ чинь өгөхгүй нотлохоо болчиход шүү дээ. За бас нэг зүйлийг бол өөрийнхөө биеэр мэдэрч туулж байгаагийн хувьд бол за хэдэн саяны хэлж байгаачлаг маш олон иргэн ингээд давхар байрны одоо ипотек авцсан байгаа. Энэ тэнгуут нөгөө нэг холбогдогч иргэн эзэн банк Монгол банкныхан болохоор энэ зүйл боломжгүй гэдэг. Үнэхээр боломжтой болоод хийцэн болоод байгаа болоод энэ зүйл амьдрал дээр үнэхээр тулцсан байгаа болохоор энэ зүйл бол үнэн гэдэг нь бол тодорхой. Гэхдээ нотолж чадахгүй байна. Хин нэгэн холбогдож мэдээлэл өгч чадахгүй байна. Энэ тэндээсээ л баахан бие рүүгээ буруугаач гисэн, арьсан хамгаалсан, суудлаасаа хуурахгүй, сонин дарга нарын мэдгдлэр л ер нь бол үргэлжиж байна. За 2 сарын 15 гэдэг бол маш гоё өдөр байгаа. Юу байлан тийм юун цагаан сар энэ бол гайхалтай өдөр байгаа. Энэ өдөр яадаг вэ гэхээр за энэ өдрөөс өмнө бол та өдрийн тайлангаа явуулах ёстой байдаг.
За тэр нь юу өнгөрсөн жилийн одоо татврын тайлан яагаад явуулах ёстой вэ гэхээр жишээ нь сая ипотектэй хамааруулаад ярихад бол анх удаа орон сууц авж байгаа иргэд болвол татврын тайлангаа явуулснаар хөнгөлөлт идэх боломжтой байдаг. 6 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлт идэх боломжтой байдаг. За энэ мэдээллийг бол ерөнхийдөө бол иргэд хоорондоо ингээд ярьдаг. За нэг ганц хоёр эйжент үйл хөдлөлийн эйжентүүд бол нэг хуудасаараа дамжуулж мэддэг. За татврын Монголын татврын албанаас бол мэдээлэл хөргөлт хийн гэдэг бол үнэхээр хэцүү байдаг. За баг нэг стори 1 секундын стори хийчих делетлээд байгаа юм уу? Хайшээ. Close-тэй стори хийж байгаа юм шиг. Тийм амар хангалттай хэмжээний мэдээлэл хөргөлт хийдэг бай ерөөсөө. Тэгээ би өөрөө ингээд яг тэр хөнгөлтөнд нь орох гээд үзлээ. За баримтаараа бүртгүүлээ, такс руу орлоо. Үнэхээр бүх юм нь ойлгомжгүй. Маш ойлгомжгүй. Би чинь өдөр болгон тэр сайтаар ингээд айлчлаад ороод авах. За байхгүй шүү дээ. За байлаа ч гэсэн би өөрийнхөө төлөө ороод сурыг гэж бодлоо. Тэгээ одоо завгүйгээ тэнэгтээд одоо буцаан олголт авахгүй балаар яваад дэлтэн шүү дээ. Маш ойлгомжгүй. За нэг одоо customer education буюу хэрэглэгч болон үзэгч та ямар нэгэн хүнд бол educational маягаар бол боловсрал болох контентууд хийдэг байгаа. За энэ бол одоо нэгэн төрлийн контентоор боловсрал олгох гэдэг нэг айхтар өрөөтэй үг гэдэг. Тэрний одоо гол зүйл одоо зэвсэг нь бол ойлгомжтой контент хийх хэрэгтэй гэдэг. За татврын албаны сайт дээр байгаа тэр нэг одоо customer education буюу хэрэглэгчийг боловсруулах, мэдлэгжүүлэх тэр контентыг ороод үзлээ. Йоо ямар ч ойлгомжгүй. За би үнэхээр тийм тэнэг юм уу? За би тэнэг гэдэг хүлээн зөвшөөрье. Гэхдээ Монголд над шиг олон тэнэг хүн байгаа гэдэг би бүр амар итгэлтэй байна. Тэдгээр бүх хүмүүсийг ойлгоход нь та бүхэн мэдээлэл хүргэлт хийх ёстой. Яг гэвэл татврын алба чинь одоо хүн бүхэн татвараа өгж байгаа. Гэхдээ хүн бүхэн тайлагнаад байх тийм мэдлэгтэй хүмүүс байхгүй шүү дээ. Татврын мэдлэгтэй хүмүүс байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол өөртөө ихлээр буруугаа өгчий. Би тэр хэмжээний мэдлэгтэй ойлгомжтой болчихъя. Ойлголттой болчихъя. Гэхдээ тэр хэмжээнд нь бас та нар тэр таарсан мэдээлэл хүргэлтийн арга хэрэгслэр нь таарсан сувгаар нь хүрэх ёстой. За зүгээр нэг татврын албаны YouTube дээр нэг татврын байцаагч ихч гарч ирээд амар ойлгомжгүй модон хэлээр ийшээ ороод энэ сайт руугаа ороод ингээд за ингээд амархан шүдэ болчлоо гэсэн. What би тэрийг нь баг 3 4 удаа ухрааж үзээд өөрөө хийгээд малтаж мангартаж нэг 15-наас өмнө тайлангаа явууллаа. За тэгээд хэцүү байд юм байна. Тэгснэ нэг хөнгөвчлсөн горив гэж байдсан байна. Тэр нь болохоор 10% татвар төлөхгүй 1% татвар төлөх. Тэр хөнгөвчлсөн горимд нь бүртгүүл хэрэгтэй байд юм байна. За тэр бүртгэл нь хизээ дууссан бэ гэж 12 сарын 31-нд буюу өнгөрсөн жилийн 25 оноор ингээд таслагтаа дуусцаа. За тэнгуут нь би ингээд хөнгөвчлсөн горимд бүртгүүлэх гэсэн. За дээрэс нь орон сууцны хөнгөлт авах гэсэн ингээд гэсэн чинь. За ингэж болохоо болцсон. Хоёр хөнгөлтөнд зэрэг хамрагдаж болохгүй гэд хизээ хаана хэрхэн мэдээлэл хийсэн ямар ч ойлгомж. Бид нар өдөр болгон татврын сайт руу ороод үзэж явах хэрэгтэй юм шиг байна. Өдөр болгон бид нар татврын хууль дүрм журмаа харж явах хэрэгтэй юм шиг байна. Яг бодит байдал дээр бол айгүй хэцүү байд юм байлээ. Яг миний тэнгийг байх л та. Гэтэ би бол амар ихтэлтэйгээ зүйлгүүл олон хүн юм тэнэг байгаа гэдэгт амар ихтэлтэй. Тэгээ бидний тэнгээр хэд дууслагч байгаа юм шиг байна. Гэтэ ер нь бол нэг тийм үг байдаг шүү дээ. Тэнэг хүмүүсийг удирдахад амархан гэж. За одоогийн засгийн газрын тэргүүн маань нэг мэдгдлийг хийсэн маш ноцтой санагдлаа надад. Тэр нь бол газар олох зөвшөөрлийн тухай. За энэ юу вэ гэхээр хил орчмын газар 35 мянган га газрыг ашигт малтмлын зориултаар ашиглах эрхийг өмнөд засгийн газрын тэргүүн олгосон байна. За тэрийг нь бол хизээ олгосон юм бэ гэхээр өөрийнх нь бүрэн эрх дуусгаас өмнө 4 хоногийн өмнө ерөөсө гарын өсөх зураад гэрээлээд баталгаажуулсан байна. За энийг бол одоогийн засгийн газрын тэргүүн маань бол сөхөж гаргаж ирээд за энэ бол байх боломжгүй зүйл. Яагаад гэвэл хил орчмын газар Монгол улсын язгуур эрх болон хилийн аюулгүй байдал гэдэг үндслэлээр энд бол олох ёсгүй гэдгийг хэлээд тэр тогтоолын тэр зөвшөөрлийг нь цуцалчиж байгаа юм байна. За браво, гайхалтай. За бодод үзье. Тэгэнгүүт засгийн газар хилийн орчим газар байгаа газар ашиглуулах эрхийг нь зөвшөөрлийг нь олгодог байсан байна. Тэрийг одоо болиё гэсэн. За тэрийг одоо хин эрх мэдэлтэй, ямар эрх бүхий албан тушаалт нь зөвшөөрөл олох вэ гэхээр тухайн сум орон нутаг дүүрэг нийслэлийн засаг дарга нь олгоно гэж. За ийм мэдээлэл гарсан. За ингэнгүүт юу болоод ирж байна гэж харж байна тий. За давуу сул талууд байна. За бүгд бол хэлж байгаа. За одоо нөгөө нэг засаг дарга нь одоо бүдүүн том GP унаал бөксөн томрол бүдүүн болоод нөгөө нэг хэдэн хамаатнууд нь баяжаал. За тэгэл хээл ахуул гиснэ.
За тухайн орон нутагт нь газар болох зөвшөөрлийг өгчгөөр засаг дарга бол тэндээс шууд зөвшөөрөл өгөөд хэл ахвал гэснэ. Тэнд бас л нэгэн тийм бүтэц дангар бүтцийг гаргаж ирээл тэнд нэг амар том даамал маамал дарга марга гээл газар нь бол айгүй олголт нь бол амар хэл ахвалын үндэстэй авилгалын үндэстэй болчихж байгаа байхгүй. За давуу тал нь юу ажиллах юм? Яг давуу тал гэх юм одоо хайшин процесс нь хурдан болно гэж байгаа. Үйл явц нь хурдан болно гэж. Тухайн орнуудад нь шийдэл өгч чинь. За өмнө нь бол төвлөрсөн байдлаар засгийн газрын хэмжээнд одоо ингээд өмнөх тэргүүн мэргүүн маань одоо ингээд өгөө зөвшөөрлийг өгчдөг байсан байна. Тэгэхээр энэ нь болохоор бүр яг аль аль нь ер нь авилгалын бүтцийг ер нь бол хэлбэржүүлээл байгаа. Аль аль нь нөгөө нэг хаалсны торны системээ угсраал байгаа. Энэ гэсэн шатлсан зарчмаар нь яваад байгаа. За тэрийг нь бол болиулъя гэж шийдэж байгаа юм. Тэгэхээр энэ бол аль аль нь давуу болон сул талтай. За өмнө нь бол ингээд зөвхөн юу засгийн газрын хэмжээнд бол шат амжилттайгаар явж байгаад олголтдог байсан. Болвол одоо засаг дарга буюу тухайн сум дүүрэг орон нутагт нь болдог байсан байна. За энэний өмнө ямар байсан? Энэний өмнө яг одоогийнх шиг байсан. Одоогийнх шиг буюу засаг дарга нь мэддэг байсан. За тэгэхээр бид нар яг өмнө байсан горим журмаа яагаад дунд нь өөрчилсөн дахиад хуучин руу буцаач. Яг уршлаад байна уу, ухраад байна уу? Миний бодлоор тухайн засгийн газар бүрийн эрхийг хүрээнд аль болох өөртөө ээлтэй дүрм журм горим хуулийг батлаад яваад байна. Тэнгүүт нь солигдонгууд сайн хүн болж харагдах гад эднийг амар муу байсан. Эднийг ингэ сольчё. Өмнөх систем ер нь бол явахгүй байсан шүү. Хөшчүүлээ. Бид нар илүү сайн хийж шүү гэд. Яг үндэ хийсэн шин зүйл биш. Зөвөр өмнө хийгдээд үтцсэн өөрсөнд нь илүү тухтаал арга хэлбэр болчиход. За тэгээд иргэд маань одоо И газар гэдэг нэг сайтаар ороод үүлээ үзээд нэг газар мазар авнаа. Тэр сайтыг бол нэр үнэхээр төвчээрийн туйл гэж хэлнэ. Татврын албаны сайт, И газрын сайт, ер нь И гэж орсон. И баримт, И такс бүх юм л үнэхээр төвчээрийг шалгаж ягаад ч юм би үнэхээр мэдлэгээ сайжруулахаас аргагүй болтол челленж үүсгэж байна. Баярлаа. Шинэ дугаарыг одоо яг юу гэж нэрлэмээр юм дээ. Энэ саяны хэд хоног бол би зүгээр И такс, И газар И баримт гэл баахан итэл сайтуудаар л зочлоо. Баахан татвар тайлан шин юм ямар ч их оровдоо. Гэхдээ ер нь миний бодлоор шүү дээ. Амар их мэдээллүүд гарч ийн, амар их мэдээллүүд гарч ийн. Засгийн газрын сайт руу бүр байн холхиж орж ийн. Айгу мондөг хүмүүс мэдээлэл хийгээд байна. Өмнө нь ийм над ингэ санагч зүгээр. Бид нар амар сайжрууллаа, бид нар амар мондөг хийж ийн, бид нар амар алж ийн. Өмнө ийм муу байсан, өмнө болохгүй байсан. Бид нар одоо сайжруулж чинь өмнө одоо ингээл давсаа портер дээрээсээ давсаа цацдаг байсан. Өмнө бол одоо миний үед бол ингээд олголт нь ийм байсан, тийм байсан гэж яриад амар саймширж ярьсан мэдээлүүд амар их байна. Айлд ороод мах татсан сууж ах шиг. Өөрсдийнхээ брендингийг амар сайн хийгээд байна. Энэ удаа бол надад бол ингэ санагдаад байгаа. Ямар ч засгийн газрын үе өөрсдөндөө тохирсон, өөрсдөндөө таарсан, өөрсдөндөө илүү давуу эрх үүсгэсэн дүрм журм горим хуулийг баталдаг. Тэгэнгүүтээ юу гэж ярьдаг вэ гэхээр өмнө муу байсан, одоо сайн болж байна гэж ярьдаг. Яг үндэ үгүй. Өмнө угаасаа л ийм байсан. Яагаад гэвэл та нар тэр үед нь байгаагүй болохоор муулж ярьдаг. Одоо болохоор өөрсдөө байгаа болохоор та нар өмнөгүй муу байсан. Одоо бид нар сайжирч байна. Яг үндэ та нарын хийх ёстой ажил чинь наадах шүү дээ. Хийх ёстой ажлыг хийсний хөдлөө хин нэгнээс хайр хүсээд, халамж хүсээд, хүндлэл хүсээд байх ямар ч шаардлагагүй. Айлд орж магтаадах ч хэрэг байхгүй. Ажлаа л хэлтээ. Яагаад амар реклам тоглож байгаа юм шиг. Брендинг чинь амар сул байна, суг байна. За 2 сард бол сайхан баярууд болдог. Өнгөрсөн ч гэсэн Валентины минь болж байгаа сайхан сар шинийн минь морь жилдээ морьтой ороорой монголчуудаа. Агуунтай ингээл манддаг нар мандгаараа л мандж байгаа штэ. Тэгэл тэрэн дээр очил бөөнөрөө очил. Агны нар орог бидрийг гайхаж байгаа шин юу гэдэг what би зүгээр л гарч штэ. Тэгэл мандгаараа манж штэ. Яг хүн нийл сүсэг бишрэл байж болно л доо. Зүг гарган марган яг боолн зүгээр те зөв сэтгэлтэй явбал зүг бүхэн өлзийтэй гэж. Гариг ирэхээс орвогийн тоол иргэдгээр эргээ явдгаараа явж чинь. Яг ч юм хоёр өөр календартай. Дахиад нэг шинэ жил болж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь жоохон өөртөө эвлэрэх хэрэгтэй найзуудаа. Шинэ жилээ шинэ хүн болно гэж өөргөө бити зовоогоорой. Шинэ жилдээ шинэ хүн болно гэж бүү өөрийгөө зовоо. Шинэ жилдээ зүгээр л байгаарай, амьдраарай, яваарай, оршоорой,
хийх ёстой юмаа хийгээрээ, хиймэргүй юмаа бити хийгээрээ. Угаасаа л болох зүйл болдгоороо болоод явж байгаа. Гой чийл, гол нь гой чийл. 50 амьдр мэдэр. Би яа бясалгаад байгаа юм шүү.